За тэгэхээр үзэгчтэй Lady House нэвтрүүлэг та бүхэнд хүрж байна. Өнөөдөр бид та бүхэнтэйгээ эрүүл амьдралын талаар ярилцах болно. Тэгэхээр студидаа бас анхныхаа зочныг урьж авчирсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр өнөөдрийн манай зочин маань төрийн сойрхолт химийн ухааны доктор профессор Алина Ягч маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр та мэдээж яг одоо доктор профессор хүний тухайд гэх юм бол эрүүл амьдралын талаар маш сонирхолтой мэдээллүүдийг бас үзэгчтэй өгнө гэдэгт найдаж байна. За. Хүн гэдэг бол усан махбодтой. Байгалийн бүтээгдэхүүн тийм ээ. Байгаль ертөнц маань 70% усаас бүрддэг. Бидний бие махбод мөн 70% усаас бүрддэг. Тэгэхээр хүний бодис салцаа явагдах, одоо мэдээлэл дамжуулах, ухаан санаас сэргэлэн байхын бүхэнд бол ус зайлшгүй хэрэгтэй гэдэг. Тэгэхээр эрүүл амьдрах одоо эхний алхам бол эд эсийн ундаалах. Тэгэхээр зэрэг та өвдөөгүй зүгээр цангацсан байх шүү дээ гэдэг ном бичээд Америкийн одоо нэрт доктор Батман Хилэж гэдэг хүн одоо хамгийн их борлуулалттай бестселлер номоо биччихсэн. Тэгэхээр 1 кг биеийн жинд 30 мл ус уу гэдэг бол ерөөсөө одоо эрүүл орших одоо эрүүл байх урт наслахын одоо үндэс нь болно. Өдөрт гэсэн үг үү те? Тэг өдөрт одоо 1 кг биеийн жинд жишээлбэл 50 кг биеийн жинтэй хүн гэхэд 1500 мл буюу литр хагас ус уух юм шүү дээ. Ерөнхийдөө хүн 2-3 литр ус уунаа гэж боддог. Ер нь бол цэвэр ус цай ч юм уу, ундаа ч юм уу усыг бол орлохгүй. Ус бол орлогдохгүй. Ус бол ерөөсөө зөвхөн усны молекул гэдэг бол маш өөр одоо үйлчлэл үзүүлдэг гэдэг бүр 1960-аад оны үед Нобелийн шагналтай одоо Сен Жорж Альберт гэж хүн биччихсэн. Усны молекулын яг эсийн түвшинд хөгжлийг одоо нээсэн хүн энэ ертөнцийг тэр чигээр нүүрчлэх боломжтой гэж. Тэгэхээр зэрэг манай ард түмэн бол энийг мэддэг байсан баа юм л да. Одоо эмийн их ус гэж тий өвчний их полог гэж ярьдаг тийм. Ихэд бол одоо эрүүл мэнднүүд нь өвчний эмийн их нь бол ус ах нь шүү дээ. Тэгэхээр ерөөсөө нөгөө дэлхийд дээр урт наслдаг энэ хүмүүсийг судалсан чинь идэх уухнаасаа илүү тэр булаг шамдны ус усны чанартайгаа хүний урт насал шууд холбоотой байт юм байна гэдэг нь тодорхой. Мөн сүүлийн үед бол нөгөө Эмото Масаро гэдэг Японы одоо дэлхийд алдартай олон нийтэд усны үүргийг одоо мэдүүлсэн хүн бол Эмото Масаро гоё тийм ээ. Тэрэн дээр бол хороо дэлхийд дээр ус бол 200 гаруй төрлөөр оршдог. Мөн Орсын одоо академич хүн Зенин гэж академичийн судалснаар усны молекул бол одоо зөв 6 талтай үсгдэг. Ус бол зөв бүтцтэй ус гэж ярьж байгаа тийм ээ. Тэр зөв 6 бүтцтэй ус маань тэр 6 тал дотор 36-аас 40 сая цэрэн мэдээлэл агуулгадаг. Тэгэхээр зэрэг нөгөө ихтэй хүн өвдөггүй одоо өвтөл үр харам гэдэг бол тийм ээ одоо энергийн шингэлт одоо ус бол хамгийн их энерги шингээдэг. Хүний бодлыг шингээдэг. Лам нэг жижигэн аршин өгснөө аривжуулаад хэрэглээрэй гэх чинь. Энийг бол одоо шинж ухаанд тодорхойлоод зөв бүтцтэй нь ус бол одоо 10 тусал нь нэг аяг усыг зөв бүтцтэй болгох юм байна гэдэг бол тодорхой болсон. Ер нь булгийн ус шиг булгийн усаас илүү тэм цэвэр ариун тэгээ булгийн усаас илүү амгаах өвцтэй зүйл байхгүй гэж монголчууд их ярьдаг шүү дээ тийм. Одоо булганы би бас яг энэ усны талаар бол нэлээд судалгаа хийж исэн. 4 жил яг туслан шингэний үйлдвэрт ажиллаж исэн. Тэрнийхээ өмнө ер нь дэлхийд дээр одоо усны талаар бичигдсэн бүх эрдэмтдийн судлаачдын мэрэгдийн одоо номуудыг уншиж исэн. Тэгэхэд яг манай булганы бас Булган аймгийн одоо хонхрын харцны усыг уудаг. Одоо зан лавсрангийн аав битсэн байсан. 75 настай хүн гэхэд хург шиг эргүүлээд гүйж явдаг. Тэгээд тэр нутгийнх нь бол энэ манай харцны устай холбоотой байна гэдгийг тэр нутгийнх нь мэддэг баг чинь. Тэгэхээр ер нь байгаль дээр байгаа ус маань өөрийгөө цэвэрлээд ялангуяа тэр өндөр уулын одоо горих гэдэг маань чулуунаас чулуунд үсэрч одоо яхта байгаль орчныхаа энергийг шингээж бүтцээ одоо зөв болгож одоо цэвэрлж идэг. Аршаа усыг бас их хэрэгэлдэг шүү дээ. Аршаа ч энэ их асуудалтай гэлтэгдэг. Аршаа маань нэг төрлийн эрдэсчүүлсэн ус. Тийм аршаа гэдэг бас боломжтой хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Яг тэгвэл ямар төрлийн эрдэс агуулгдсан бэ гэдгээсээ болоод хэн ямар хэмжээгээр хэрэглэх вэ гэдэг нь бас өөр ялгаатай байдаг. Цаашны баяраар бид нар чинь бас цэвэр усыг тэр бартай оодохгүй шүү дээ тий. Сүйтэй цай бууз л гэдэг ундааж үсгэлцүүлээ болоод тий. Тэгэхээр зэрэг би их одоо шүү суудаг, сүйтэй цай хуудаг, дандаа шүлтэй хоол хэрэглэдэг гэдэг бол өөр ойлголт. Зөвхөн усны молекул нөгөө H2O гэдэг одоо хоёр одоо элементээс бүтсэн зүйл маань биологийн маш их өндөр үүрэг гүйцэтгэдэг байна. Усны одоо хүний биеийн усны бүтц нь төрсэн газрынхаа усны бүтцтэй ижилхэн байдгаа гэдгийг
ус судлаачид сая тогтоож шүү дээ тий. Тэгэхээр зэрэг манай монголчууд бол асар их тийм шинжлэх ухааны мэдлэгтэй байсан байна. Тэгэлгүй. Ер нь ингээд хүмүүс ялангуяа манай монголчууд их хөвчлөлсүүдэд сайн дуртай тий. Хоолны араас хоолтойгоо хамт их цай уудаг. Энэ маань ер нь зөв юм болоо, ямар юм бол та юу гэж бодож байна? Энэ хань чанар маш чухал асуудал. Ерөөсөө монголчууд бол маш сайхан орчинд амьдардаг, шинтэй мах иддэг тийм ээ. Ёстой өвсний соргог, өвсний тунгалаг уудаг, малын махаа иддэг. Тэгтэл яагаад дундаж нас маань 60 хэдээс хэтрэхгүй байна уу тийм ээ. Эрүүл мэнд яагаад ийм их муу, хавдар яагаад ийм их одоо өхөл өвчлөлийн шалтгаан болоод байна вэ гэхээр дөнгөж хоол идснийхээ дараа нөгөө цай уудаг. Тийм сүйтэй цай. Цайнд бол танин гэж нүсэт бодис байдаг. Тэр маань шинтэй бодисуудын шимгэлтийг бууруулдаг. Тэгэхээр зэрэг шинтэй мах сайхан мах одоо шинтэй мэдчихэд араас нь цай уунгууд шимэгдэх чадрыг бууруулчихаар нөгөө эсд маань шимт ижил очих одоо буурдаг байх юм л дээ. Тэгэхээр зэрэг одоо сүүлийн үед хэрэг анзаарах юм бол хятад солонгос ресторан хоолны газар очихоор эхлээд ногоон цайгаа эсвэл нөгөө цэцгэн цайгаа уудаг тийм ээ. Эхлээд одоо усаа уугаад эсвэл цайгаа уух юм бол ходоодны хүчил маань ялангуяа усаа уух юм бол ходоодны хүчил маань аривчаад хоол боловсруулах шүүс маань бэлтгэгдээд бэлэн болох нь шүү дээ. Тэгэхээр эрүүл цэвэр усыг хэрэглэн гэдэг маань эрүүл одоо биетэй байх, эрүүл амьдрах үндсийн хамгийн эхлэл гэж би ойлгож байна. Мэдээж чухал алхмууд зөвхөн хооллолтоос гадна бас яг эрүүл амьдралын одоо ямар чухал алхмууд бас байдığım бол хөвшил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг хүн одоо сайхан ус уугаад үнэтэй гоо сайхан хэрэглээд үнэтэй бэлтгэл хэрэглээд эрүүл байна гэвэл том ташаа ойлголт тийм. Хөдөлгөөн гэдэг бол асар чухал. Хүний эдис одоо хөдөлгөөнтэй байх тусмаа бодис салцаа эрчимтэй явагдаж одоо хаягдлаа гацгчлуулна, шин жижээлээ шин болгож аавна тийм. Тэгэхээр зэрэг хөдөлгөөн гэдэг бол эрүүл оршихын одоо хоёрдугаар үндсэн шаардлага байна. Тэгэхээр зэрэг бүтээгдэхүүн сайн ус уухаас гадна хөдөлгөөнтэй байх юм бол хүний одоо эсийн задрал, хромосомын задрал тийм хөгшрөлт удаан явагддаг. Энийг бол Английн эрдэмтэд нэг өндөгний 2 их хэртэй судалгаа хийгээд одоо хөдөлгөөн багтай нэг нь 5-аас 10 жилээр хромосомын задрал, эсийн задрал явагдаад эрт хөгшөрч байна эдис нь гэдгийг бол судалгаагаар тогтооцсон. Хүн нөгөө хөгшөрч өгдөхгүй, хөгшөрж өгдөг гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр байнга бас хөдөлж явах хэрэгтэй. Өөртөө тэг яг зөгцсөн дасгал хөдөлгөөнийг байнга бас хийж идэвхтэй амьдрах хэрэгтэй ахал гэж байна. Тийм. Өөртөө яг таарсан хөдөлгөөн хит ачаал өгөхгүй, ядрахгүй тийм ээ. Настай ялангуяа насчгийн хэрээр бол хүн ер нь хийдэг хөдөлгөөнөө аль болохоор бууруулахгүй хичээх хэрэгтэй л гэж үздэг юм байна. Одоо 1 км явган алхдаг байсан бол 2 км. Одоо бол бүр 10 км алхах нь одоо дунджаар өдөрт 10 км алхаж явах юм бол эрүүл эмээдэд маш тустай байна гэдгийг бас судалгаагаар тогтооцсон байна. Тийм. Өнөөдөр нэг гэрээ 3 тарьдаг байсан бол тэнийг л бууруулж болохгүй юм байна л. Ямар ч хэлсэн бууруулахгүй аль болох өсгөж байх хэрэгтэй. Өнөөдөр хийж чаддаг байсан хөдөлгөөнөө маргааш бууруулж болохгүй байт юм байна. Ялангуяа нас ахын хэрэг бүр тийм ястай тэгээ хөшин штэ тийм. За манай үзэгчид бас бидний ярилцлага таалагдж байгаа гэдэгт итгэлтэй байд. Хэсэг хоромд бүгдээрээ яриагаа завсарлая. Тэгээд эргээд студидтэй олцсон. За тэгэхээр үзэгчтэй студид маань бид өнөөдөр эрүүл амьдралын талаар маш сонирхолтой яриаг өрнүүлж байна. Альма доктор манаас үзэгчтэй яг эрүүл амьдрах хөвшил, зөв хөвшлийн талаараас мэдээллүүдийг өгч байгаа. Тэгэхээр мэдээж нэгдүгээрт бол ус гэдэг зүйл бол хүний эрүүл амьдралын гол үндэс. За үүний дараагаар мэдээж хөдөлгөөн. За харин үүний дараагаар бас юу арт юм бол 3 дахь алхам гэсэн үг үү? 3 дахь алхам маань бие махбодыг цэвэрлэх. Тэгэхээр байгалаас хүн ерөөсөө хэвийн одоо эрүүл мэндтэй хүн байх юм бол өглөөс сэрэнгүүд сэрлээ гэдэг мэдэр төрөнгүүд гиз гөрүүлзэд өтгөн манд гадагшлах хэрэгтэй. Тэр өтгөн гадагшлах буюу одоо нөгөө бүдүүн гиз цэвэрхэн байна гэдэг маань одоо хүний урт наслахын үндэс болж идэв. Тэр бүдүүн гизэндээ гизийн маань ер нь манай мэрэгчлийнхэн бол хог хаягдлын агуулгах гэж нэрлэдэг л дээ. Тэгэхээр хог хаягдлын агуулгах хэр зэрэг их одоо хог хаягдлагтай байна. Тэр хэмжээгээр нас ахархан болдог. Тэгэхээр бие цэвэрснийхээ дараах алхам болохоор зэрэг эсийн шимт ижил болох юм идэж явах хэрэгтэй. Эсийн шимт ижил болгоно гэдэг маань бид нар ингэж шимтээ мэдээд байгаа хэрнээ
ямар нэг юм идэх хүсэлтэй байгаад байдаг тийм. За нэг амттай шоколад идчихсэн, эсвэл нэг сайхан боо идчихсэн, торт идчихсэн, эсвэл давстай юм идчихсэн. Тэр маань эс маань өсгөлөн байгаа л гэсэн үг. Хүүхдэд дураараа шороо ч юм уу, эс ч юм уу одоо түүгээд идээд идэх чинь шүтэнгийн толгой ч юм уу тийм ээ. Тэгэхээр тэр дутагдaltaй юмаа өөрөө мэдрээд олж идээд идэг байна. Тэгэхээр эсийн шин тижэл гэдэг бол эсэд хүрэхийн тулд бас бие махбод цэвэрхэн байх хэрэгтэй. Яг л хүний 5 настайгаас эхлээд бодисын савцааны завсрын бүтээгдэхүүнүүд шавтас болж идэг. Цэндийн дамжуулсан доктор маань шлак гэдэг орс шавтас гэж гоё орчуулсан байгаа шүү дээ. Тэр хүний тэр 7 м гидсний уртаар шавтас 5-аас 40 кг хүртэл шавтас хийж идэг байна. Тийм. Тэр маань идэж уусан шинтэй юм маань нарийн гидсний ханаар шимэгдэхэд садаа болж идэг. А дээрээс нь бас тэр шавцсан дотор маань сүүлийн одоо үед бол шимэгчээсээ салах хэрэгтэй. Монголчууд бас энийг мэддэг байсан байна. Өтөлж нас орно гэдэг үгэнд язгуур нь өт гэдэг үг гэж. Тийм. Тэгэхээр зэрэг хүн ялангуяа 73-аас дээш наснд бол хүн өтөлж нас эцэлнэ гэж ярьдаг, тийм ээ. Тэр өтнөөсөө салах, шимэгчээсээ салах асуудлууд эрүүл мэндийг сайжруулах ер нь 90% үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь бас тодорхой болцсон. 20 жилийн өмнөөс эхлээд одоо Өмнөд Солонгос, Канада, Америк энэ хөгжилтэй орнуудад өрхийн эмчнэр нь амьд цусны чанарын шинжилгээ хийдэг болсон. Тэргээр одоо амьд цус тусал цуснд маань одоо бактери, вирус, бактери мөөгөнцөр байна уу? Цусны одоо эсүүд маань эрүүл байна уу? Одоо эвдэрч гэмтцсэн байна уу? Одоо чөлөөт радикалаар гэмтнэ гэдээ бид нэр яриад байна тийм ээ. Тэгэхээр эсийн бүрхүүр маань гэмтцсэн байна уу гэдгийг харах боломжтой болсон. Таны ярианаас би бас ингэж ойлголоо л да. Жохон муухагаар хэлэхэд өтөлж гэдэг маань өтөндөө баригдаад тийм утга байж ирсэн баг. Тэгээ язгуур нь бол үнэхээр тийм гаралтай үлдэхэд өгнөөс гарсан. Тэгээ монголчууд маань өөрсдөө малын махыг маш ихээр хэрэглэдэг хүмүүс. Тэр нөгөө мал ялангуяа өвхрийн махнаас маш олон паразитаас хүнд шингэдэг гэж яддаг шүү дээ. Ер нь одоо байгаль дээр 400 гаруй төрлийн паразит байдгаас тэгээд амтны аймгийн ангилаараа төрөл тэгээд зүйл болоод задарч шүү дээ. Тэгээд жишээлбэл бол одоо өвхрийн мах, гахаа махны тууцан хорхоод гэхэд мянган зүйл бол задарна тийм. Тэгэхээр төрлөөр нь авч үзэх юм бол одоо 100 гаруй төрлийн шимэгч хүний биед оршиж болох юм байна гэдгийг судалгаагаар тогтооцсон байна. Энийг мэдээж бас цэвэрлж явах шаардлагатай байх л да тийм. Тэгэхээр удирдлагаа нэг удаа одоо тухайн хүнийхээ эрүүл мэндийн байдал зуршлаас нь хамааруулаад 90 хоног хүртэл одоо шимэгчийн эсрэг цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Тэгэхээр шимэгч гэдэг маань бичил ертөнцийн хамгийн бүдүүлэг том биетэн тийм ээ. Шимэгчийн паразитын дараа одоо хүний эд шинтэй юм шимэгчлээд бидэнтэй хамт амьдарч байгаа гэсэн үг шүү дээ. Бүр зарим нь одоо гидсний уртаар 7 м хүртэл ч хийж болно дууцан орхоо тийм ээ. Тэднээс бид нар бас зүгтаач чадахгүй. Яагаад гэвэл булаг шантны гол горхны ус уун, түүхийн ногоо жимсээр салат хийж идэн тийм ээ. Хамгийн гол нь дархлаагаа сайн байлгах, эрүүл ахуйн одоо мэдлэгтэй байх тийм ээ. Зөв хооллох. Тэгээд тодорхой хугацаанд шимэгчийн эсрэг одоо уламжлалт одоо саримс байт юм уу гэдэг тийм ээ. Бэлгэмлүүдийг хэрэгжилж явах хэрэгтэй байна л да. Саримсыг бас хэрэглүүл шимэгч. Ер нь тухайн орон ард түмэн болгонд өөртөө одоо гар дор байдаг зүйлүүдээ энэ шимэгчийн эсрэг цагаан орхоо газарчлуулдаг гэдгийг бол манай монголчууд бол саримсыг мэддэг тийм ээ. Тэгэхдээ дэлхийд даяараа бол ангаах ухаанд хүний биед оршиж болох 100 гаруй төрлийн шимэгчийг 3 төрлийн ургамал одоо муужруулж болд юм байна. Муужруулт юм байна гэдгийг судалгаагаар тогтооцсон байна. Тэр 3-т нь болохоор нөгөө халуун орны хар хушгины хальс лиш гэж хэлдэг, орсоор гвоздика гэж хэлдэг тийм ээ. Бид нэр компот нэртэй хийдэг. Тэр тэгээд царан 3 нийлхээрээ хүний биед орших одоо 100 гаруй төрлийн шимэгчийг муужруулах чадвартай. Тэгэхээр зэрэг манад их сайхан нөхцөл бүрдсэн. Би одоо энэ Unicity гэдэг компанид ажиллаж байгаа. Тэр Clear Start гэдэг би өөрөө биологийн эдгэх бодис судлаач хүний хувьд бол ер нь энэ байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг сорчилж хэрэглэдэг байсан. Өөрөө яг тийм амьдрал. Тийм одоо миний судалгааны одоо үндэс маань тэр үйлдвэрлэл шинжилгээний сургалтын одоо ажил маань ер нь биологийн идэвхт бодис. Эд эстээр идэвхтэй үйлчлүүлзүүдийг бодисыг судалж ирсэн. Тэгэхээр яг энэ 3 төрлийн тэр паразитыг муужруулдаг одоо ургамал нь нэг бэлтгэл дотор ингээд Clear Start гэдэг бэлтгэл болоод орцсон байгаагаараа хэрэглэснээрээ одоо тууцан хорхоо тэр олон гахаа хүрийн тууцан хорхооноос гадна одоо төрөл бүрийн шимэгчээсээ сална. Тэгэхээр шимэгч гэдэг маань нөгөө хамгийн одоо том бүдүүлэг биетэн учраас шимэгчдэр бактери, вирус өөрлөж идэг. Тэгэхээр зөвхөн одоо Clear Start-ийн бэлтгэлийг хийгээ шимэгч
одоо шавдснаасаа салаад зогсохгүй бактери одоо хеликобактериас зүгээр болчих тохиолдлууд байна. БЦ вирусууд багасах тохиолдлууд одоо их ажиглагдаж байна хүмүүст. Эрүүл амьдрах одоо эрүүлжих талаар бид ярилцж байгаа тийм ээ. Нэвтрүүлгийнхаа эхний хэсэгт бас хэлсэн шүү дээ. Ус маш сайн ус уух ёстой, хөдлөх ёстой гэдэг. Энэ хоёрыг бол хүмүүс өөртөө хэвшүүлчихнэ. Өөртөө чадна гэсэн үг шүү дээ. Харин тийм нэгэнт гиз дотроо үүссэн нөгөө бохирдлоо цэвэрлэхэд хүн өөрөө мянга цэвэрлэгээд ямар гиз дотор гаргаж ирээд угаах шүү дээ тий. Зайлшгүй юм бүтээгдэхүүн чанартай зүйл хэрэглэх ёстой байх тийм ээ. Тэгэхээр тэр шимэгчийн эсрэг бэлтгэл дотор 15 төрлийн одоо шимэгчийн муужруулах чадвартай ургамлыг хийсэн байдаг учраас шимэгчид бол муужрна. Тэгэхээр шимэгчид бол маш олон төрлийн аргаар EDC маань завсараар бүр шидээд одоо өргөс шиг ингээд зоогдсон тийм ээ. Хэр варгийн одоо туулгаар гарахгүй тийм байдалтай бүх бат байрлалыг эзэлсэн байж идэв. Тэгэхээр энэ бэлтгэл Paraway гэдэг энэ манай Клистартд байдаг паразитын эсрэг паразита зайлаа гэдэг нэртэй бэлтгэл байгаа. Энийг уугаад янгууд одоо 100 гаруй төрлийн шимэгч муужрангууд араас нь одоо эслэг бүтээгдэхүүн байдаг энэ том совтой. Эслэг гэдэг маань дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн ер нь өдөр тутам 15-аас 30 грамм эслэг идэж явах хэрэгтэй. Тэгэхээр эслэг гэдэг маань монголчуудын хамгийн бага хэрэглэдэг зүйл юм байна. Уг нь дээрээ бид нөгөө хэвэг 10 хэвэг 10 гурал гэдэг бол гайхамшигтай сайхан эслэгтэй, шинт ижээлтэй. За бас тэр нөгөө мориот ижээдэг овёс маань байна тийм ээ. Морь маань идэл хүч чадалтай гоё сайхан биетэй холтой хөтөг тийм байсан чинь хүмүүст бол энэ овёс гэдэг бол ердийн одоо босод ургамлуудаас маш их хэмжээний эслэг агуулдаг. Тэгээ эслэг дотор уустдаггүй гэж хоёр эслэг байдаг. Эслэг бол өөрөө юу шинт ижээлийн ач холбогдол багтай хөөдөг байхгүй. 8 дахин хөөн. Тэгэхээр зэрэг түрүүний нөгөө алтаагийн хэлдэг шиг усны хэрэглээ маань ихсэн гэсэн. Усаа бага уух юм бол нөгөө эслэг маань 8 дахин хөөчих юм шүү дээ. Тэгээд бас гадагшлах асуудал хүндэрнэ тийм ээ. Тэгээ бас хүн өглөө илхэн дээрээ цэвэр ус уучаар л бас маань гадагшлах тал эрүүл хүн бол шууд гадагшилдаг шүү дээ тийм. Ер нь бол одоо ус судлаачдын югээс өглөө өлөн илхэн дээрээ 2 аяг ус ууг зөвлөж байгаа. Яагаад гэвэл бидний унтах нөгөө 6-аас 10 цагийн хооронд минутанд хэдэн тэрбум одоо химийн урвал явагдсан ба бидний бие хороо ялгаруулад шинт ижээлээ шин болгож аваад бүгд химийн урвал тийм ээ. Бид нэр химийн хичээлээс мэднэ хуурай усгүй орчинд химийн урвал явагдахгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг устай байж хэмээн бидний бодисын солилцоо хэвэн явагдаад хог хаядлаа гадагшлуулах боломжтой болно. Хэрэг усаа дутуу уух юм бол эргээд нөгөө хог хаягдал болгоод ялгцсан өтгөнийхөө усыг эргээд бие махбод хэрэгэлдэг бодис солилцоонд. Тэгээд тэрний юугаар илэрхүү гэхээр арьсан дээр янз бүрийн тууралтууд гарах, арьсны өнгө хөхөлбөр болох, хөргөн удаан мэнжүүрхтэй энэ одоо янз бүрийн батг шатаг гарах. Эдгээр бол одоо бохир усаа эрүүлээд хэрэглэснээр байгаа. Тэгэхээр таас түрүүнөө зөв унтах явцтай гэж ярьлаа шүү дээ. Тэгэхээр унтах гэдэг маань өөрөө бас хүний бас яг эрүүл амьдралын бас нэгэн зүйл юм шиг санагддаг. Яг унтах цагтаа унтах ёстой юу? Хэдэн цаг хүн ирнэ өдөрт унтчих ёстой юм бол тэгжээж бас нөө ирч хүчээ яаж авах ёстой юм бол энэ дээр бас та юу гэж ярих вэ? Нойр гэдэг маань ерөөсөө байгалийн зохицол дуулагч, гармонизатор одоо найрал хөгжим шиг одоо орчинтойгоо зохицож нэгэнтэйгээ зохицож сайхан амьдрыг гэж бодох юм бол хүн зөв нойр авах хэрэгтэй. Зөв нойр аавна гэдэг маань хүн өглөө босоход орсуудын хэлдэг нөгөө свежекага гүрчиг гэдэг шиг сүп гэл айгуу сайхан сэргэлэн нүд нь хар цагаанаар алглал босчих юм зү байх юм шүү. Тэгтэл хүмүүс яагаад 8 10 цаг унтаад ханахаа болчихоо гэдэг бол нөгөө элэг маань хоргожүүлэх үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байгаа. Тэгэхээр зэрэг хүн байгалийн бүтээгдэхүүн хүний бүх хэрэгтэнд биологийн цаг гэж байдаг. Жишээлх юм бол одоо холгон цаг 23 цаг 40 минутаас 1:40 дараа нь өхөр цаг тийм ээ 1:40-аас 3:40 хүртэл. Тэгэхээр энэ одоо 23 цагаас өглөөний 4 цаг өөрийн 4 цаг хүртэл нойр маань алтан нойрны цаг байна. Яагаад гэвэл нөгөө 5 цул 6 савын маань одоо цэвэрлдэг элэг цус 2 маань хороо гадагшлуулдаг цаг. Тийм учраас хүн яг бид нар одоо орчин үеийн хүмүүс чинь маш их ачаалттай ажиллаж байгаа. 23 цагт орондоо ордог хүн ер нь л ховор болчиход байгаа шүү дээ. Ачаалдаа дэлэхгүй. Тэгэхээр зэрэг ер нь болж өгвөл 23 цаг гэхэд хүний бас хамгийн их нойр хүрдэг цаг бол одоо 23 цаг. Тэрнийг 10 өчигний орон 11 цагаа өнгөрөөчөнгүүд нойр холжчихдаг. Тэгээ нойргуудтай болдог. Тэгээ нойр муу байгаад ахаар хүний одоо наслалт бас одоо богинохон болж идэг. Тархины үйл ажиллагаа бас мууддаг. Энийг бол судлаачид бас тогтоодсон. Хүн 5-аас
одоо бага цаг унтахад бол хүний нас богиност юм байна. Эрүүл мэндэд муу байх. 10-аас дээш цаг унтдаг хүн бас эрүүл мэндэд нь бас муу байдаг байх нь шүү дээ. Yung дунджаа 6-аас 8 цаг унтвал хэвийн тэгээд байгалийн унтах цагаар унтаад байгаль сэрэх цагаар сэржээ юм бол илүү одоо эрүүл орших үндэс болд юм байна. Түрүүн бас нөгөө тий хамгийн хэцүү зүйлүүд нөгөө паразитуудын тухай ярьсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр паразитуудын тухай найруулагч манаас дүрс өгөх бах. Энд паразит маань хэрхэн одоо хүний гидсэн дотор байдаг тий нөгөө бүдүүн гидсэн дотор маань юу байдаг вэ гэдгийг бас үзүүлнэ. Дүрс маань бас жаахан эвгүй дүрсэлтэй. Гэхдээ энэ бол яалтчгүй бидний бие дотор байдаг зүйл. Үзэгчдэд бас үзүүлэх ёстой зүйл байх гэж бодож байна. Тэгэхээр энэ хүү дүрсэн дээр та бас тайлбар хэлэх байх гэж бодож байна тий. За одохгүй дүрс маань явагдана. Ер нь бүдүүн гидс маань бол айхтар зүйл шүү дээ. Тийм. Хүний одоо бүдүүн гидсний хаманд бол одоо төрлөөр нь авч чим 100 гаруй төрлийн шимэгч байж болох нь шүү дээ. Тэгэхээр Канадын одоо бие даасан судлаач Кларк гэдэг хүний ном монгол хэл дээр орчуулагдаад номын дэлгэрүүд маань гарцсан байна. Тэгэхээр хүний ерөөсө хорт хавдрын их уср бол дандаа шимэгч байд юм байна. Ялангуяа гидсэн ер нь хүний дотор эргэтэн дээр том байсан бамбайсан юм одоо товоож гарсан ургасан бүх юм ургацэг болдог тийм ээ. Хамарт мах ургачлал гэдэг, гидсэнд одоо полип ургачлал гэдэг тийм ээ. Тэр ургацгнууд маань дандаа паразит байдаг. Эсвэл уйланхай. Тэгэхээр уйланхайд бид нэр 10-20 мянган доллар одоо элэг шилжүүл суулгахад Солонгос сая явсан хүн 300 сая төгрөг гэж шүү дээ Монгол төгрөгөөр. Тэгэхээр 300 сая төгрөгөөр нэг уйланхайг одоо авахвал элэг солиулах төвшөнд хүртлээ одоо хүндэрсэн хүн бахан тийм ээ. Тэрний өмнө уйланхай авахлахад арай хямдхан байгальтай 10-20 мянган доллар тийм үү. Уйланхай авахлаа гэд нэмэргүй. Яагаад гэвэл одоо аскарид одоо дин төрөл шимэгчийн нэг төрөл гэхэд 18-аас 20 хоногийн үржлийн циклтэй байдаг. Тэгээ нэг үржлийн циклээрээ одоо 200 мянгаас 400 мянган өндөг ядгаруулдаг байх юм шүү дээ. Тэгэхээр тэрийг ганцхан шиг өндөг тархинд очиж суучих юм бол хүн гинтхэн одоо эпилепси уналттай болцсон. Эсвэл одоо нойр булчхад очиод өөрлөх юм бол чихрийн шижинтэй болдог юм байна гэдгийг 100 гаруй хүнийг одоо микроскопын шинжилгээгээр судлаад энэ бүх хорт хавдрын үндсэн шалтгаан нь шимэгчд байна гэдгийг бол гаргацсан байна. Тийм учраас ерөөсөө эрүүл оршихын үндэс бол нэгдүгээр алхам бол одоо бие цэвэрлэх шимэгчээс салах. Түрүүний бас үзүүлсэн найруулагч маань үзүүлсэн дүрс яг эхний хэсэг маань бүдүүн гидс маань тэг бохирдолтой байгаа зориг. За хоёр дахь хэсэг маань цэвэрхэн болсон байсныг үзэгчд маань анзаарсан баг. Энэ бол түрүүний манай альма докторын дурдсан Clear Start гэдэг нөхөд бүтээгдэхүүнийг цэвэрлэгчсэн байгаа ийм дүрс нь байсан юм шүү гэдгийг бас тайлбарыг хэлье гэж бодож байна. Тэгээд
За энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа энэ өдрийн мэнд. Юуны төрөнд үзэгчтэй бас өөрийгөө танилцуулах. За би MSD компани 3 сараас хойш өнгөрсөн жилийн 3 сараас хойш эрүүл мэндийн зөвлөгөө хийж тэгээ маш олон хүнийг эдгээсэн их сайхан ажил хийдэг. Тэгээ энэ ажилдаа бас их дуртай. Тэгээ бүтээгдэхүүн хэрэглээд энэ компанийнхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд маш гоё болсон. Одоо үр дүн юмнуудаа үзэгчтэй бас ярина. Мэдээж өөр дээрээ хүн үр дүнгээ туршиж үзчихэж тухайн зүйлд итгээд тэгээд тэр бүтээгдэхүүнийг бас дараагийнхаа хүмүүс бас хэрэглүүлэх тэр үндэс нь гарч ирж шүү. Тэгэхээр та бас өөрөө их сайхан харагдаж байна. Тэгэхээр яг өөр дээрээ бас ямар үр дүн гарваа энэ талаараа бас яриагаа эхлэе. Ямар бүтээгдэхүүн хэрэглээд ямар үр дүнд хүрчих вэ? Өмнө нь ямар байв тийм ээ? Тийм. За би энэ компанид анх орж ирэхэд гид цэвэрлдэг гэл тэгжсэн. Тэгээд гизээ цэвэрлэхээр маш гоё үр дүн гарнаа. Чи бүр 10 насаар залуу болчихно. Чиний өслөө татагдчихна тийм үү. Тэгээд янз бүрийн юм ярьжсэн анх. Тэгээд би анхандаа за юу л олдоо тий намайг одоо яаж ингэж өөрчлөх бод гэж бодож гайхажсэн. Тэгээд бүтээгдэхүүн хэрэглэсэн. Хэрэглэх явцад бол надад тийм мэдрэмж нэх өгөөгүй. Манай бүтээгдэхүүн чи өөрөө хүн ерөн галбирж явах эрүүл байх гэдэг чи ерөөсөө өвчнгүү цэвэрхэн бие махбод эрүүл цэвэрхэн байж хүн галбиртай гой сайхан залуу харагддаг юм байна л да. Тэгэхээр одоо бүтээгдэхүүнийг хэрэглээд би одоо ямар бүтээгдэхүүн хэрэглэсэн гэхээр Killer Start гэдэг энэ бүтээгдэхүүн одоо нэг ийм хайрцагнууд дотроо 3 одоо комплекс бүтээгдэхүүн байд. Энэ 3-ыг ингээд 45 хоног хэрэгэлдэг. Нэг хүний хэрэгцээ одоо бид нар ингээд практикаас хараад байхад бол 2 хайрцгийг хэрэглэж нэг курс олж байгаа. Тэгэхээр нэг хүн энийг 2 хайрцгийг хэрэглэх нэхээр 3 сар ууж байгаа. Тий. Одоо яг энэ 3 бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхээр хүмүүст ямар үр дүн гараад байна гэхээр өнгөрсөн одоо 11 сараас хойш Монголд одоо албасаар орж ирээд ажиллаж байгаа. Тэгээд жил гарan болж байна. За 13 сар болж байна. Бүтээгдэхүүнийг хүмүүс хэрэглээ, таньж мэдээд одоо хүмүүстэй. Тэгээ би энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд үр дүн гарсан элэгний цирроз бол аюул олон тохиолдолд идэгцэн байгаа. Сахарын өвчин маш олон тохиолдолд хэвийн хэмжээнд очсон байгаа. Тэгээд та нар нэг содоос авч үр суулгуулах гэжсэн хүмүүс байдаг шүү дээ. Хүүхдээ бохгүй боломжгүй гэл тийм хүмүүс маш олон тохиолдолд одоо жирэмсэлсэн. Одоо ханилт суугаад 12 жил жирэмслээгүй хүмүүс одоо хоёулаа эхнэр нөхөр хоёр хоёулаа хэрэглээд одоо сар гараа хэрэглээд жирэмсэн болцсон. Одоо хүүхэд нь гарах гэж байгаа жишээ нэг тийм гой үр дүн байна. За тэгээд зүрх шилжүүлэн суулгах онцлог хүний зүрхэн зүгээр болчлоо. Эмэгтэйчүүдийн хортой авдар идэгсэн тохиолдож бас байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө практикаас бид нар ийм юм сонсоод ингэж яадаг болохоор тэрийгэ сонссон үдсэн юм ал дараагийн хүнд хэлнэ. Тэр хүн хүсээд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд өөрт нь маш их үр дүн гараад байгаа. Тэгээд хамгийн түрүүнд одоо бие эргэтэнстэй нэрүүл байхад одоо альма докторч хэлж чинь цэвэрлэгээ аягүй чухал байна гэдэг. Цэвэрлэгээ хийхэд бол манай компанийн Killer Start бүтээгдэхүүн бол хүн төрөлхтөнд маш том хувьсал хийсэн. Яаж хувьсал хийсэн гэхээр хамгийн зөвлөө аргаар байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хүний энэ гидсэн дотор байгаа олон жилийн хур ямыг системтэй дэвтэж жагаад өтгөн шингэн нус зэр нулимсаар зайлуулж байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийг хэлэхээр биенээс үнэр гарч байгаа нулимс нус гойж чинь одоо тэг хамарнаас нус гойж чинь тэр нөгөө хамрын гамритыг одоо 10 хэдэн жил ингээд угаалгацсан цэвэрлэл зөв хүн байна тийм үү. Тэгэд энэ бүтээгдэхүүнийг хэрэглээд одоо гамрит нь дахиж хөдлөөд бүр ингээд ногоо идээ 2 сар шахууц хувж байна. Тэгээд тэр хүний үнц голомтоор нь идэж байгаа байхгүй. Бидний одоо бүр угаас нь гаргаж ирж байгаа юм шүү дээ. Гаргаж байгаа. Одоо жишээлбэл энэ Killer Start бүтээгдэхүүн дээр хэлдэг миний нэг том хүмүүст хэлье гэж бодоод байдаг юм юу гэхээр одоо энэ бөөр өвдөж байгаа гэж хүмүүс ингэж байдаг. Жил болгоо миний бөөр ингээд өвдөд идэв шүү. Ингээд өвдөд идэв ингээд жилдээ л ингэжтэй ингээд яриад байдаг. Тэг бөөрөн дээр амьдрал үүссэн байдаг байхгүй. Ямар амьдрал үүссэн байдгүй гэхээр одоо нөгөө вирус үүрлцэн, өвөө эмээ өөртөлөө гаргацсан. Тэр бөөрийн чинь шинэ тэжээлээр амьдраад одоо хооллоод амтын эмчээ хооллоо шүү дээ. Амтын эмчээ ялгацаа ялгаруулна, хороо ялгаруулна. Тэгэхээр нэг энэ одоо бохирдол амтан хэдэн мянган өндөг саяар өндөг гаргана. Тэгээд дээр нь одоо бохирдол хорыг маш олон төрлийн хор ялгаруулж байгаа. Тэр хоронд бид нар хордоод байхаар одоо нас явах ирээд бохирдол их одоод байхаар хэлбэр төрсөн алдаад байгаа байхгүй юу? Одоо гой сайхан харагдхаа болж гэн бүтээгөөл майжаагаал харлаад энэ өөрчлөлт юунаас болоод байгаа гэхээр бохирдлоос болоод байгаа. Бохирдол гэдэг чинь ерөөсөө өвчин одоо чиний хөмсөг сормоос элэг цус сав суулга одоо хаан чин вирус үүрлцэн байгаа. Тэр бохирдлыг чинь өнөөдөр одоо энэ Killer Start бүтээгдэхүүн угаад гаргачаад байгаа байхгүй. Тэгэхээр чиний бөөрөн дээр үүрлцэн тэр нэг вирус одоо өнөөдөр энийг хэрэглэхээр 10 жилийн дараа чи бөөрийн ямар өвчтөй болохыг чи мэдэхгүй шүү дээ. 10 жил чиний бөөрийн чинь шимс үсээр тэр бактери вирус одоо хоолоор амьдарчлаа тийм үү. Тэгэхээр бөөрийн чинь одоо ямар өвчтөй болохыг мэдэхгүй. Тэгэхээр энийг өнөөдөр угаад тэрнээсээ салчаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр одоо би
хүмүүс одоо юу гэж хэлхийг зөвлөө гэхээр ялангуяа би эрэгтэй хүмүүст аяг зөвлөхийг хүсдэг. Манай эрэгтэй хүмүүс чинь нэг эрчүүд чинь нэг бас эрүүл мэндэ бодохдоо хоошоо суусан тий одоо энийг хэрэгэл гэхээр за яаж уух вэ? Систем бараг нэг асуудал олж уудаг тий. Тэгэхээр яг энэ бүтээгдэхүүнийг эрэгтэй хүмүүс ялангуяа хаана ямар вирус үүрэлцэн байгаа. Өсний чинь үзүүрээс хөдий чинь чигчээр хүртэл тий хөмсөг, сормоос, элэг, цөс одоо эрэгтэй хүний төрөө боцоо эмэгтэй хүний савсуулганд байгаа тэр бохирдол нэм бактерийг одоо нэгэн зэрэг 100-аас илүү бактери вирус зайлуулна гэдэг одоо альма доктор хэлээд байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр чинь л ерөөсөө бид нарт хэрэгтэй байгаа байхгүй. Тэр биднээс ингээд зайлшгаад бид нар залуу байна. Хүүхэд байхад бид нар ямар ч хол эзэн шингээгээд байна. Ямар ч одоо хэлбэр төрсөн алдахгүй цаанга одоо ингээ айгуу гоё арьстай байсан гол шалтгаан цэвэрхэн байсан л байхгүй. Тий. Тэгэхээр маш гоё үр дүнгууд их гарч байгаа. Миний хувьд бол энэ Clearstar бүтээгдэхүүнийг одоо 13 оны 3 сар, 4 сар, 5 сар гэдэг одоо би 3-ыг уухаар 2-ыг уухаар 3 сар ууш штэ тий. Тэгээд тэрийг уугаад тэгээд энэ супер грин гэдэг энэ цус цэвэрлдэг бүтээгдэхүүн. Одоо монголчууд мэдэн штэ нэг нуус одоо нас залуу цус шингэн гэж ярьдаг. Энэ цус айгуу чухал авах хэвээр тий залуу байхад. Тэгэхээр энэ цус цэвэрлэгийг хэрэгэлсэн байгаа даа. Тэгээд дээр нь одоо илэгний эссенциалыг бол хүн болгон хэрэглэж хэрэгтэй. Одоо илэг бол одоо хүний бүх хорыг шүүж जैन тий цусыг агарын бохирдлын бүх хорыг шүүж जैन. Тэгэхээр илэгний эссенциалыг бол би хэрэгэлсэн байгаа. За тэгээд ер нь бол яг түрүүний альма докторын хэлсэн цэвэрлэгээний ингээд тайлбарсан бүтээгдэхүүнүүд бол хүн болгоны одоо анхан шатны цэвэрлэгээнд бол одоо манай Америкийн сургалтын ч гэсэн заадаг. Тэгээд Америкийн сургалт нь юу гэж заадгүй гэхээр одоо хүн цэвэрлэгээ хэрэглэхээр ер нь бол 10 насаар залууччдаг гэж заадаг. Тийм тэгэхээр ерөөсөө бүтээгдэхүүн авсан хүн болгонд үр дүн гарна. Энэ Clearstar-ыг хэрэглээд бол одоо архины өндөр хэрэглээтэй хүмүүс байж гэн, кофений өндөр хэрэглээтэй хүмүүс байж гэн, тэ чихэр шоколадны. Энэ одоо янз бүрийн нэхэгцээ автодууд ерөөсөө байхгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр яг ингэ чинь л да бүх төрлийн өвчин, бүх төрлийн зүйлс дээрээс л Clearstar-ыг хамгийн түрүүнд хэрэглэх бодож хэрэглэх ёстой ойлгох нь шүү дээ тий. Альма докторийн хувьд бол энэ шинжилгээ ухаан талаасаа тий бүгдийг сайхан цэвэрчүүл бүх өвчин алга болно, арилнаа гэсэн энэ одоо зүйл батлагдах. Тэгээ ер нь зөвхөн судалгаагаар өвчлөлийн ер нь одоо дэлхийн ерөөсөө өвчлөлийн улмаас нас орж байгаа хүмүүсийн 32% шууд шимэгтэй холбоотой гэдэг судалгаа гарцсан ба. Тэгээд цэвэрлснийхээ дараа тэгтээ бас бүр дороотцсон хорт хавдартай одоо хэвтрийн хүнд шатанд орчсон хүмүүст бол заавал энийг хэрэглэх хэрэггүй. Энэс өшөө зөөлхөн одоо нутгийн домгцай индиануудын хэрэгжилж исэн маш алдартай 8 төрлийн одоо цус цэвэрлдэг, элэг цэвэрлдэг, шин тэжээлэр тэтгэдэг ийм урамл агуулсан бэлтгэл бас байж байгаа. Ер нь дараа нь цэвэрлээнийхээ дараа хүнд юу дутагдж байна тэр чухал. Нөгөө шин судлалын хувьд бол Wallach гэж одоо Америкийн Нобелийн шагнал нэр дэвшсэн хүн 17,000 задлан шинжилгээ хийсэн байна. Тэрний 14,000 амтан дээр 3,000 хүн дээр задлан шинжилгээ хийсэн. Тэгэхээр байгалийн жамаар одоо өвчнөөр биш, осол гэмтлэр биш зөвхөн байгалийн жамаар одоо хүн дорж байгаа 100 наслаад сайхан нассаа хөрхий гэж ярьдаг тийм үү. Тэгтэл тэр одоо байгалийн жамаар нас барсан хойно задлан шинжилгээ хийхэд тодорхой нэг шинж бодисын дутагтай холбоотой байдаг. Тэгэхээр зэрэг хинт ямар шинж бодис дутагч чинь тэрнийг энэ одоо бэлтгэлүүдээс аваад хэрэглэхтэй. Та бас нэг улаан ном бас түрүүнээс ихлэ бариад байгаа шүү. Тэгэхээр Unicity компани ерөөсөө бас нэг бахархалтай одоо онцлог одоо чанар нь бол эрдэм судлал маш их сайтай. Би бол өөрөө шинжилгээ ухааны байгууллагад 37 жил ажилласан учраас компани эрдэм судлал одоо шинжилгээ судалгаа, эмнэлзэн судалгааны түвшин ямар байна вэ? Бүтээгдэхүүний гаж нөлөө гэж ярьдаг тийм. Тэр талаас нь бас их анхаардаг. Тэгэхээр энэ Unicity компани 12 бүтээгдэхүүн нь одоо Америкийн нэгдсэн улс даяар хүнийг эмчлэх хэрэг авсан 500 мянган эмч ажилтсан байна. Тэр эмч нарын одоо ширээн дээр нь байж идэг лавлах номонд орсон тийм судалгаа сайтай. Өөрөөр хэлбэл одоо хүлээн зөвшөөрсөн аюулгүй талаас ихсэн. Энэ өв сурмалч гэсэн бас гаж нөлөө байна шүү дээ тийм. Ер нь альва юм хэтэрхээр хоруулдаг. Тэгэхээр зэрэг тэрнийг одоо хамгийн одоо аюулгүй талаас нь дээрэс нь Unicity компани эрдэм судлалынхаа үндсэн дээр маш их шинжлэх ухаанлаг бүтээгдэхүүн хийдэг. Түрүүний одоо цэлийн ярьдаг биоси гэдээсэн тэр бол витамин С л дээ. Витамин С бол ерөөсөө хорт хавдрын эсрэг үйлчлэлтэй юм а гэдгийг бол Нобелийн шагналд нэр дэвшсэн эрдэмтэн судалсан. Бүр 10 грамм хүртэл хэрэглэж болно гэж бичсэн байдаг. Тэгэхдээ манай Unicity компани витамин С бол биофлавоноид буюу одоо витамин С-ийн өөрийнх нь шимэгдэх чадварыг сайжруулах тийм найрлагатай хийсэн учраас
одоо химийн одоо зүгээр аскорбины хүчил одоо витамин С-ийн үр шиг гашуун эсгэлэн амт өгөхгүй, ходоодыг цочроохгүй, ургамлын гаралтай. Тэгээ UNICEF бүтээгдэхүүний компани бэлтгэл болгоно маш олон патентууд шингэж өгсөн бид. Америкийн нэгдсэн улсад шилдэг патент эзэмшиж. Тэр нь хамгийн чухал шүү дээ тийм ээ. Түрүүн бид нар бас UNICEF компани танилцуулгыг бас үзсэн тийм ээ. UNICEF компани маань 110 жилийн түүхтэй. Тэгээд маш олон эрдэмтдтэй тийм Нобелийн шагналыг нэгээс хоёр удаа хүртсэн ийм хүмүүс маань бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирсэн байдаг юм байна л да. Тэгээ инх цэцгийн хувьд л нэвтрүүлэг маань бас дуусах төгч байна. Үр дүнгийнхаа тухай гэлс ярьчих гэж бодож байна л да. Найруулагч маань нэгэн дүрсийг бас өгөх бах те. Урд нь бас ямар байсан те. Энийг бас найруулагч одоо өгөр энэхүү дүрсэн дээрээ бас тайлбарыг өгөх бах. Тэгэхээр мэдээж өсгөөчүүд маань болохоор туран л гэдэг. Одоо яг дүрс нь гарч байна. За энэ хүн бол ерөөсөө Killer Start бүтээгдэхүүний 3 сар хэрэгэлсэн буюу 2 хайрцаг Killer Start бүтээгдэхүүн хэрэгэлсэн байгаа. Тэгэхээр ийм гизэн нийлцээ одоо ингээд маш их гизэн дотор нь баас шавдас байна л да. Тэгээд тэр бол ингээд гарсан байгаа да 3 сарын хугацаанд маш их хэмжээний юм доошоо гарч байгаа. Тэр шавцаасаа салчиж байгаа. Хөрлөөсөө салж цаа. Ер нь бол хүн болгоноос тэр нөгөө манайха хүнээс өвт гараад тахтай яатын л гэдэг тий. Гардаг байхгүй юу? Ерөөсөө өвтгнөр нь янз бүр юм гарчдаг. Би байхандаа ч ер нь за юу л олдоо гэж авсан хүн болгон маань ингээд зургийн бариад ирсэн ийм юм гарсан гэж тэгж. За дараагийн үний хувьд дараагийн хүн бол яг энэ хүүхэд гаргаад нэг эмэгтэй хүний хэлбэр төрсөн алдаад байдаг. Тэр бол хэвэндээ л орж байгаа. Энэ асуудлыг манай компани бүрэн шийдэж байгаа. Бүтээгдэхүүн хэрэглээд эрдэнэ татглаа нөхөө цэвэрлэгээ хийгээд эдээс өөрөө хөл бүтэн тижээлээ аваад тэгэхээр залуу сайхан сэрэг соргог хэмжээндээ буцаж очиж байгаа. За дараагийн дүрс маань ихсхийн өөрийнх нь дүрс байна. Энэ зураг зүгээр харагдаж шүү. Би одоо анх тэр печагтай зураг бол нэг 62 кг байсан. Тэгээд одоо би 36 настай. Тэгээд одоо 54 кг болчиход байгаа. Тэгээд би өөрөө тураах болно. Манайд чинь юу ч хэрэгсэн турахгүй хүмүүс хэрэглэдэг бүтээгдэхүүн байдаг шүү дээ. Одоо дэлхийд дээр турах бүтээгдэхүүнээр номер 1-т маш олон жил зогссон. Одоо слинг гэж түрүү яриад цэвэрлэгаан явж байгаа. Тэр бүтээгдэхүүнийг би хэрэглээгүй. Би зүгээр цэвэрлэгээ хэрэглээл залуужуулах гэж бүтээгдэхүүнийг хэрэглээл явж байгаа. Ер нь цэвэрлэгээ гэхээр одоо манайх түрүү нөгөө нэг омега 3 гээл одоо судасны хан цэвэрлж гэн, тарих зүрхэн тижэл өгж гэн. За илэгний эссенциал бол илэг одоо нойр булчирхаа цөстэй эднэрийг ингээд сайхан эрүүлж өгч гэн. Тэгээ цусаа цэвэрлж гэн. Ерөнхийдөө нэг цэвэрлэгээ хийхээр л ерөөсөө хүмүүс ингээд залуу байдал ер нь бол нэг өнгө түрүү нас өөр хэлсэн шүү дээ. Тэгээ Killer Start-ыг уугаад цэвэрлэгээ хийсэн тохиолдолд 10 насаар залгууж. 10 насаар залгууж. Энэ бол бас үнэхээр гайхалтай үр дүн байна. Энэ солонгос судалгаа байдэ. Эхнэр нөхөр хүмүүс энэ бүтээгдэхүүнийг хэрэглэсэн. Тэгэхэд нөгөө хоорондоо ингэж маргалдах юм байхгүй нэ. Яа тэгэхээр нөгөө нэг илгэн дээр нь ходоодонд нэг вирус үүрэлцэн өөрийг нь ингэж хэцүүдүүлээд байгаа шүү дээ. Тэр одоо стресс одоо төв мэдрэлийн системийн анхаарал төвлөрөлтийн гормонд нөлөөлж идэг. Анхаарал төвлөрөлтийн гормонд багасаад тэгэхээр хүн ер нь өөрийнхөө толгоогоор өөрөө нэг тайван байхгүй шийдвэр гаргахтаа ер нь жоохон тиймэрхүү байдалтай гарч шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг анхаарал төвлөрөлтийн гормон энэ дотор эргэтэн системийн бохирдлыг нөлөөлөд байгаа учраас энэ бохирдлыг байхгүй болгочоор сайхан налаагаа цэвэрхэн болоод эдээс өөрөө залуу болчоор ишин тэжээлээ аваад гоё олцохоор одоо залуу сайхан гоё болчихсон. Өөр яг ингэж асуугаад яриад байвал за данганц Killer Start-аас гадна слимтэй тэгээ бос одоо маш олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг ярихад маш удаан хугацаа шаарддаг. Цаг тийм маш богинохон энэ түрээд бас өндөрлөж байна л да. Тэгээд нэвтрүүлгийн сүүлийн нэг 5 бүхэнд үлдээ. Тэгээ үзэгчтэй хандаад хэлэх гэсэн зүйл ярих гэсэн зүйл бас байгаа гэж бодож байна. За тэгэхээр би нэг өглөөний хоолыг өөртөө өдрийн хоолыг найзтайгаа орон хоолыг дайсандаа гэдэг тийм ээ. Тэр зэрэг монголчуудын ихэнх нь нөгөө дайсандаа өгөх хоолол идээд ах шиг байна. Нөгөө өдрийн хоол одоо ажлын газар нь тэр муу зохион байгуулдаг учраас өдөржингөө хоосон байж байгаа тийм ээ. Ороо очиод нөгөө ходоодноосоо том нүд гаргаад ховдоглоод хидчихдэг тийм. Тэгээд шүнжэнгөө нөгөө юу нэг өвчнөний цаагуур хайцсан юм маань нөгөө нойр булчхай хоол боловсруулах эргэтэн тогтцоо гэдэг маань нөгөө элэг цус нойр булчхай бүдүүн нарийн гиз бүгд орж байгаа шүү дээ. Дэлүү тийм ээ. Тэр эргэтнүүд нь хамгийн түрүүнд хөгшөрч ядардаг. Тэгэхээр зэрэг өглөө бол өлөн хоосон бас сандраад дөнгөж босоод хоолгоо гараад гүгээд идэг. Тэгтэл Английн 2 бүлэг эрдэмтэд судалгаа хийсэн хүний одоо ой санамж мууддаг тархины үйл ажиллагаа мууд асуудал бол уургийн дутагдaltaй холбоотой байт юм байна. Тэгэхээр зэрэг өглөөний хоол гэдэг дээр манад өглөөний хоол орлуулдаг төгс тижэл уург гэж яддаг. Тэгэхээр сая одоо их цэцгийн ууж байгаа залуужуулах бэлтгэл гэдэг маань залуужуулах уург. Тэр бол 8 төрлийн уург агуулсан учраас
Уурга гэдэг маань тархины үндсэн хэрэглээ байдаг юм байна. Тархины эдис маань уургын өгүүлдэг учраас өглөө хоолсон үлгэн гүгээд идэх хүмүүсийн одоо эрт мартамхай болох зүнэглэх тал илүү одоо эрт эхэлдэг. Нөгөө талаас бас зүрхний булчингийн суларлаа өгдөж байгаа хүмүүсийг судалсан. Бас одоо өглөө хоолсон явдаг хүмүүс байна. Тэгэхээр өглөө уургалаг одоо ийм бэлтгэлэг хэрэглэх нь илүү. Манай монголчуудын хувьд хит хэрэглээ болчиход байгаа бас нэг талаа. Тий. Уурга их хитцснээсээ болоод тий. За баярлалаа. Тэгээд үзэгчдийн маань хувьд бас тий энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Арима доктортой манаас холбогдоод сонирхож байгаа зүйлээ асуух байх гэж би бодож байна. Их цэцгийн хувьд. За яг би хүмүүст хэлэхэд манай бүтээгдэхүүн ерөөсөө эргэн харгалдаггүй. Одоо байнга хэрэглэхгүй. Одоо хэмжээний усыг ингээл уух биш одоо 30%-тай тэнцэг хэмжээнийхээ усыг уужаа. Тэгээд одоо арсыг сулруулахгүй одоо унжуулахгүй чангалдаг эсрэгээр нь ерөөсөө цэвэрлэгээ чи ерөөсөө тэгчдэг байхгүй юу. Ерөөсөө хоол хориод байхгүй. Таргалаад турцгаа чи шалгаочтой шүү дээ. Тийм байх. Арс агуугаа чангардаг байхгүй юу. Ерөөсөө нүүрний арс энэ төр агуугаа татагддаг. Яг нүүрний арс татагдсан гэхээр нүүрэн дээр Demotex гэдэг хачиг одоо нэг нүхэнд ороод дараагийн нүхэнд ороод нүүрний арсны торлогыг эвдээд идэв нэ. Торлог тэр хэмжээгээр маш хэмжээгээр массаараа эвдэгдээд ахаар өршлөө үсээд байдаг. Килер стартыг уухаар усны чинь үзээрээ сүлээчийн чигчээ өрөө хүртэл бохирдол зайлна гэдэг аа шүү дээ. Одоо хөмсөг, сормоос, элэг, цөөс хаад ч нэ тэ. Нүүрэн дээр чинь байдаг Demotex багсчаад байна. Тэр нүүрний арс татагдаад байна. Гүлээгөөд байна тийм үү? Хүмүүс ч гэсэн тэгдэж шүү дээ. Бүтээгдэхүүн авч хэрэглэсэн 7 хоноод гүлээгөөл гоё болоод ороод ирдэг. Ерөөсөө манай бүтээгдэхүүн хүнд ерөөсөө маш хурдан нөлөөлдөг гол шалтгаан нь бүдүүн гизний хандар ядаг бохирдол байхгүй болцохоор цэрхэн босон бүдүүн гизээр манай бүтээгдэхүүн хүний эд эсэнд маш хурдан очиж шимэгдэж очиж байдаг. Яг хэрэгтэй газараа хэрэгтэй зүйл хийж байгаа тийм. Тэр нэг давуу тал байна. Баярлалаа. Тэр та бас үлээр сайхан залуу харагдаж байна тийм ээ. Ярахгүй ч 10 насаар залуу гэдэг шүү. Тэгээд 35 дахиад нийтгэхгүй л. Юу илээ гэж бодсон шүү. За тэгээ баярлалаа. Өнөөдөр үзэгчдээ ирж маш сонирхолтой яриаг өргөсөн. Ялангуяа эрүүл мэндийн хувьд энэ бүтээгдэхүүн маань өөрөө маш өндөр ач холбогдолтой гэдгийг бас үзэгчд маань бас ойлгож авсан гэж хэлдэг байна тийм ээ. Тэгээ үзэгчд маань маш олон асуултууд бас үзлээ. Цааш нь яриад байвал олон зүйл маань манай зочд маань ярихаар байлаа. Тэгээ олон асуултуудыг та бүхэн үлдээлээ. Сонирхож байвал Unicity компанитай бас холбогдоод тэгээ дэлгэрэнгүй мэдээллийг аваад бүтээгдэхүүнийхээ тухай дэлгэрэнгүй мэдээллийг бас аваарай гэж хэлмээр байна. За ингээд нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөх гэж байна. Нэвтрүүлгийнхаа төгсгөлд бид нэгэн сурвалжлагыг хүргэх болно. Тэгээд нэвтрүүлгээ өндөрлөө. Ирэх пүрүү гарагт бид бас уулзах болно. Тэгэлгүй яг пүрүү гарагт шинэхэн дугаараараа бүгдээрээ хамтдаа уулзцгаая. Баяртай үзэгчтэй. Unicity компани нь 110 жилийн түүхийн хугацаанд шинжлэх ухааны ололтод суурилсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байсан. Өнгөрсөн түүхийн 98 жилд витамин С-г зүгийн тоосонцроос, омега 3-ыг загасны тосноос, эмийн капсулыг цагаан будаагаар хийх гэх мэт шинжлэх ухааны нээлт хийсэрсэн. Unicity-гийн бүтээлийг 1 болон 20 удаа Нобелийн шагналыг хүртэж байсан 40 гаруй эрдэмтэд түүнчлэн зүрхний 8-1 клиник хэмээн үнэлэгддэг. Cleveland-ийн клиник, Лос Анжелес, Юта, Миннесота, Колумбийн, Стамфордын их сургууль гэх мэт нэр хүндтэй их сургуулиуд тэдгээрийн дэргэдэх клиникүүдтэй хамтран гаргаж дэлхийд алдартай Кошер, Шустер хөндлөнгийн лабораториудаар баталгаажуулан Америк нэгдсэн улсын зүрхний болон Америк нэгдсэн улсын чихрийн шижингийн үндэсний зөвлөлүүдээр баталгаажуулсан байдаг юм. Бүтээлүүд нь хүний биеийн бүх 12 эргэтэн системийн үйл ажиллагаа тэдгээрт явагддаг 1400 химийн урагшлыг дэмжиж залуу насыг уртасгах, эрүүл байлгахад чиглэгдэн гарсан тус бүр патентлагдсан, эмнэлзэн туршилт бүрэн хийгдсэн дэлхийн шийдэл бүтээгдэхүүн юм. Бүтээгдэхүүний хэрэглээний аль ч явцад үр дүнг нь хэмжиж, тоолж, баталгаажуулж болдгороо бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс илт даваа онцлогтой. 100% байгалийн ургамал орсон хөндлөнгийн сөрөг нөлөөг нь баталгаажсан тул байгалийн нэмэлт хэмээн хүндлэгддэг. Unicity компани Bios Life вакцины 4 бүтээлүүд нь дэлхийн сүүлийн 30 жилд гарсан 3 удаагийн тахлыг зогсоосон шинжлэх ухааны гайхамшигт нээлт болсон. Bios Life Swimming сэтгэл татсан үр дүн гэвэл хоолны шингэд сайжирч, цусны дах сахарын хэмжээ тогтворж, холестерины түвшин сайжирсан. Маш их таалагдсан баярлуулсан зуул нь тус бүтээгдэхүүнийг хэрэглээд манай үйлчлүүлэгчдийн оншин харьцангуй сайжирч, үр дүн нь нааштай гарч ирсэн юм. Би 20 жилийн турш мисс хавдрын чиглэлээр ажиллаж байна. Нийт 30 жилийн хугацаанд маш олон эмэгтэй төрөл бүрийн дийлэн барьж байгааг харсан. Америк нэгдсэн улсад Bios Slim Life-тэй тэнцэх миний мэдэх бүтээгдэхүүн байхгүй. Би хэрэглэгчтэй Slim-ийг санал болгохдоо маш их таатай байдаг.
Америкийн нэгдсэн улс мянган эмч, мэс засалчид, эм зүйч, эрүүл мэндийн ажилтнууд өөрийн үйлчлүүлэгчтэй шууд зөвлөж, хэмжигдэхүйц үр дүнд хүрч өөрийн биеэр элсэн орж байна. Америкийн нэгдсэн улсын 500 мянга шахам хүний эмч нарын үндэсний хэмжээнд хамгийн их итгэдэг эмийн цэвэршилттэй баталгаажсан эм болон нэмэлт бүтээгдэхүүн ордог ширээний ном болох Physician Disc Reference буюу эмч нарын ширээний зөвлөх номд бүтээлээ илгээдэг ба 12 бүтээгдэхүүн орсон байдаг юм. Судалгаагаар нийт эмч, эм зүйч нарын 90% нь энэ номонд орсон бүтээгдэхүүнээс өвчлөн эмчлүүлэгчтэй эмчилгээнд нь аль бүтээгдэхүүнийг хэрэглэх тухайд шууд итгэж болох зөвлөмж хэмээн илүүд үздэг байна. Бүтээлүүд нь THE PDR сэтгүүл гэх мэт анагаах ухааны гол тавхимал сэтгүүлүүдэд шууд хэвлэгддэг байна.